Монголчууд эзэн хичээвэл заяа хичээнэ гэлцдэг. Тэгвэл оюутлогын компаниас хэрэгжүүлдэг оюутны тэтгэлэгт хөтөлбөр олон зуун монгол залуust ийм л гэрэлгээтэй итгэл найдвар хүсэл тэмүүлэлтэй суралцах сайхан боломжийг олгож байгаа нь нэм бахархалтай гэгээн үйлс үлээ. Аливаа улс орны хөгжил дэвшлиг мэдлэг чадвартай иргэдэн түүчилдэг жамтай. Тиймээс оюутан залуust зориулж хөрөнгө оруулах нь тухайн улсын боловсролд цаашлаад их орных нь хөгжил ирээдүйн цэцэглэлт нь хурд нэмж байгаа хэрэг юм аа. Оюунлаг хүмүүн Монголын баялаг. Энэ бол эрдэс баялгаас эрдэм мэдлэг, ур чадвар бүтээхийг эрхмэлдэг оюун толгой компанийн эрхэм мөрөө. Манай компани энэ амлалтаа жинхэнэ ажил хэрэг болгохын тулд Монгол улсын боловсролын салбарт онцгой анхаарч инженер болон уул уурхайн салбарт өндөр ур чадвартай мэрэгжилтэн бэлтгэх цогц хөтөлбөртөө 126 сая Америк доллар төсвөлсөн юм. Үүний 10 сая Америк долларыг оюутны тэтгэлэгт хөтөлбөрт зарцуулж байна. Оюун толгой компани 2010 онд боловсрол соёл шинжлэх ухааны яамтай харилцан ойлголцохын санамж бичиг байгуулж 5 жилийн хугацаанд уул уурхайн салбар болон түүнтэй холбоотой чиглэлээр сурч байгаа 200 оюутныг дотоодод 30 оюутныг гадаадад өөрийн тэтгэлгээр сургахаар болсон билээ. Сургалтын болон дотор байрны төлбөр, орон нутагтан ярьж уцах замын зардал, хичээлийн хэрэгсэл зэрэг бусад хэрэглээний мөнгөндөө санаа зовхгүй сурна гэдэг оюутан хүнд үнэхээр таатай боломж өгөөмөр дэмжлэг юм. Ийм алтан гэмээр боломжийг олж зөвхөн хичээл номдоо шамдан дотоодын тэтгэлгээр суралцсан 200 оюутны 127, гадаадын тэтгэлгээр суралцсан 10 оюутан сургуулийн амжилттай төгсөж улс их орондоо үр бүтээлтэй хөдөлмөрлөж байна. Сайн байцгаана уу? Намайг Бомцэрэнгийн Солонго гэдэг. Намайг Цагаан хүүгийн их бол гэдэг. Сайн байцгаана уу? Намайг Даваасрангийн Баянзал гэдэг. Намайг Ганбаатарын Үнчиш гэдэг. Сайн байцгаана уу? Намайг Илбэрэл гэдэг. Намайг Болотбекийн Барсбек гэдэг. Намайг Бэлгон гэдэг. За намайг Од Эрдэнэхтэй Цонхлог гэдэг. Тэгээ 2012 онд оюун толгойн гадаадын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж дэлхийн шилдэг сургуулиудын нэг болох Канадын British Columbia сургуульд уул уурхайн мастрын чиглэлээр төгсөөд ирсэн. Тэгээд анх оюун толгойн тэтгэлгийг би 2013-аас 2014 оны жил авсан. Би 2012 оноос хойш оюун толгойн дотоодын тэтгэлэгт хамрагдсан. Одоо 3 дахь жилдээ амжилттай авч байгаа лээ. Оюун толгойн тэтгэлгийг болохоор би 2013 оны 12 сарын 2-наас эхэлж авсан байна. За оюун толгойн тэтгэлгийг өгөх юм бол хамгийн шударга болдог гэж үздэг. Оюун толгойн үндэсний тэтгэлэг маань болохоор зөвхөн оюутанд санхүүгийн дэмжлэг үзүүлээ зогсохгүй, оюутан дараагийн одоо сурч боловсрох хүсэл эрмэлзлийг бол төрүүлж өгдөг. Яг тухайн оюутныхаа хувь хүний хөгжил, мэргэжлийн дадлага туршлага чадвараас гадна багаар ажиллах чадвар, хувь хүнтэй хүмүүстэй яаж харьцах шаардлагатай вэ, тэ? Илүү том амжилтанд хүрэхийн тулд олон талын хөгжил, хувь хүний хөгжил байх хэрэгтэй тохиолсон. Яг YDP сургалтыг сургаж төгссөний дараа өөртөө хамгийн ихтэй болоод анги хамт олноо манлайлаад хамгийн одоо идэвхтэй болж чадсан. Яг оюун толгойн тэтгэлгийг авснараа би ангийнхан хамт олон багш нар дундаа хамгийн нэр хүндтэй оюутан болж чадсан. Тэтгэлэгт хамрагддаг үнэхээр шудраг явагддаг юм байна лээ. Миний үед ч одоо онд төгсөөд бид нар ч одоо тэр гадаад сурах зардал юунаас ямар ч хүний санаанд ормооргүй өндөр зардлаар сурсан. Тэр хөдөөний малчид одоо 2 3 хүүхэд манай оюутан зэрэг суралцж ирсэн. Оюун толгой ажилтан болчихлоо гэж миний хүү хэлсэн. Одоо ингээд аава би ингээд төгсч ирээд одоо Канад 2 жил ингээд сурна. Ирээд одоо компани маань ингэж өөрхөөд одоо ингэж авч уурхаад ингээд ажил уурна гэсэн чинь би тэр үед маш их баярлж байсан. Энэ тэтгэлэг авснараа оюун толгойд одоо Монголын энэ том бүтээн байгуулалтанд өөрийн хувь нэмрээ оруулахад маш тийм том боломжийг олгож өгч байгаа юм л да. Тэгээд энэ тэтгэлгийн ачаар би одоо дэлхийн энэ тэр мундаг том сургууль сураад тэгээ одоо өөрийн гэсэн хувь нэмрийг ингэж оруулаад явж байгаа даа. Үнэхээр баяртай, үнэхээр сэтгэл хангалуй. Оюутны хотхон тэгээд энэ оюутнуудын одоо суралцах боломж бол маш сайхан хангалттай байдаг юм байна. Өнөөдөр их сайхан өдөр болж өнөөдөр амьдралын маань аз жаргалтай мөчүүдийн нэг өнөөдөр бол үнэхээр тохиож байна. Мэдээж сэтгэл маш их хүндрэн. Дөнгөж сая төгсөөд ингээд гарч ирж байна. Тэгээд Канада улс дахь British Columbia сургуулийг уул уурхайн инженерийн чиглэлээр магистрийн зэрэгээр төгслөө. Тэгээд дөнгөж төгсөлтийнхаа баяраас гарч ирээд энэ барилгаас гарч ирээд байж мэдээж сэтгэл маш их хүндрэн. Энэхүү боломжийг олгосон оюун толгой компани хамт олондоо
тэтгэлгийг мөн авсан бүх найз нөхөдтэй мөн баяр хүргэе талархснаа илэрхийлье. Оюутнуудыг ингэж дэлхийн хэмжээний боловсрол олгож байгаад бид нар маш их баяртай байдаг. Оюут толгойн тэтгэлэг тэмцсэн оюутнууд бусдад үлгэр дүүрээ ялалгуулж оюунлог хүмүүн Монголын баялаг гэдгийг нотлон харуулж эрдэм мэдлэгийн түүчээ болон Монгол орны өнцөг булан бүртэг ялцж байгаа нь юутай бахархалтай. Эрдэс баялагаас эрдэм мэдлэг түгээх их хаянд олон Монгол залуус мордох болтугай.